Өргөний хэмжээ одоо чухал. За бид нар 6 талтай тооцсон дээр болохоор өргөнийгөө 1.1 орчим байсан шүү дээ. 4 талт дээр болохоор 1.3 орчим. Хүүхдийн 4 талт малгай хийж байгаа гэж бодъё те. Эрэгтэй хүүхдийн 4 талт малгай дээр за 53 арзмарын 4 талт малгай бол энэ өргөнийг мөн адилхан 1.1-ээр 1.1 за нэгээр хийж чаддгүй маа гэхэд 1.2 см-аар хийвэл зүгээрээ гэсэн үг. Яа гэвэл арзмаар нь маш жижиг арзмаар. Жижиг арзмаар учраас бид нарын одоо талуудын маань энэ ингэж гарч ирж байгаа талын маань энэ өргөний хэмжээ жижиг шүү дээ. Тэгэхээр энэ жижиг дээр чинь бүр 2 см-ийн өргөнтэй баядлаа дараад ороод ирэхээр мэдээж одоо болох нь болон зохицолгүй харагдана. Эннээс ийм өргөн 2 см гэдэг чинь одоо ийм өргөнтэй болох гэдэг шүү дээ. Эндээс энэ хүртэлтэй ийм өргөнтэй материал зүйлээр ингээд дараад ороод ирэхээр энэ ирэмгүүд нь хөхийгөөд малгайны хэвлэгээний хажуунаас хөхийж харагдана. Харагдана гэсэн үг. Ингээ 2 см өргөнтэй. Энэ болохоор 1.2-тэй ч юм уу тийм тиймэрхүү байна.